Хай, хөрөн оруулж Тэмүүлэн байна. Мөнгөний сэтгэл зүй ярилцлага манай MoneyWise Master Channel тавтай мөрөл. Энэ удаагийн видеогоор та бүхэнтэйгээ би онлайн бет тэгээ казино ер нь мөрөөдөл тоглоомын тухай ярилцъя гэж бодлоо. Ингээд хүмүүс надад хэлсэн л дээ, ингээд чи энэ сэдвийн тухай яриач. Монголд ингээд онлайн бет амар байна. Хүмүүс живж гинэ гэдэг. Зүгээр нэг ингээд судлаад энэ сэдвийн тухай ярьж байгаа биш, өөрөө тоглодог. Тэ мэдээж казино орж утсан, мэдээж их мөнгө хоцсон, их мөнгө алдаж утсан. Тийм болохоор өөрийнхөө жоохон бас туршлагаас ярих гэж бодож байна. За энэ сэдвийг ингээд 3 хэсэгт хувааж ярилцъя гэж бодлоо. Нэгдүгээр нь болохоор онлайн бет одоо мөрөөдөл тоглоом казино тоглоход бидний тархинд юу болт юм бэ? Яаж урдсан сэргийлэх юм? Донтол гэж юу гэж юу юм те? Тэгэхээр ер нь бүхэлдээ ер нь юу хэрэгтэй юм? Зохицуултын талаас те ер нь ямар зохицуулт хэрэгтэй? Яавал дээр юм те ер нь казино гэдэг юмыг хуулиар зөвшөөрөх ёстой мүү үгүй мүү гэдэг тэний тухай ингээд ярилцъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. За нэгдүгürt нь эхний контакт, эхний ингээд казино гэдэг юм тийм мөрөөдөл тоглоом гэдэг юмтэй холбогдох ийм 4 ийм touch point байна гэж хараад байгаа миний хувьд. За нэгдүгürt нь болохоор хүмүүсээс дамжуулаад тийм ингээд найз төгч юм уу, ойр тодны хүн ч юм уу тийм ингээд тоглож үзсэн, их мөнгө хожиж үзсэн ч юм уу. Би тэнцээ тийм ийгээ тийм хоцсон гэсэн ингээд хүмүүсийн яриагаар дамжуулж тийм онлайн бет ч юм уу казино гэдэг юмыг юмтэй анх танилцсан. За хоёрдугаарт нь болонгууд реклам зар сурталчилгаа. Хүн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалаад тэгээ мөрөөдөл тоглоом, бет, онлайн бетийн рекламууд зөндөө явж идэг. Тэрнгээр бас танилцсан болов уу гэж. За гуравдугаарт нь болонгууд мэдээж хурдан мөнгө олох тий. Хурдан мөнгө олъё тэгээ шунал тачааланда хөтлөгдөөд тэгээд казино онлайн бет мэт болдог юм болов уу. За дөрөвдүгээрт нь болонгууд мэдээж сэтгэл санаагаар унсан үедээ ямар нэгэн таагүй болсон үедээ ч юм уу тий. Хүний тарих юм ямар нэгэн таагүй үедээ стресст орсон үедээ ч юм уу эсвэл сэтгэл санаагаар унсан гутарсан үедээ ямар нэгэн одоо донтолтод автахтай айгу амархан байдаг. Тэгээд ийм 4 contact point гэж би өөр ойлгоод ийм 4 ингээд хүмүүс бид нар ингээд казино онлайн бет гэдэг мөрөөдөл тоглоом гэдэг юмтай танилцсан болов уу гэж бодоод байна. За хоёр дахь сэдв нь болохоор мөрөөдөл тоглоом тэгээ казино тоглоход онлайн бет ингээд тавихад бидний тархинд одоо биохимийн ямар урвал явагддаг вэ те нейрологийн ямар холбоосууд үүсдэг юм. Бидний тархинд ер нь юу болдгийг. Тэгээд тэр нь ингээд явсараад цаашаа донтолт үүсгэхээр яадаг гэдэг юмны тухай ярилцъя гэж бодлоо. За бид нар бүгдээрээ ад жаргалын гормон допамин гэж мэднэ те. Хүний тархи бол ер нь допаминаар тэжээгдэж идэг. Хүний тархинд допамин их байх тусам бид нар ад жаргалтай байдаг, гоё мэдрэмж авдаг, гоё кайф авдаг гэж ярьдаг. За тэгвэл мөрөөдөл тоглоом онлайн бет казино ч юм уу те онлайн казино слот ч юм уу те яг энэ бидний энэ биологийн процессыг ашиглаад те аль болох удаан хугацаанд ингээд хурдан давтамжтайгаар бидний тархинд те допамины хэмжээг ингээд ихсгэх те ингээд өсгөх юм эсвэл допамины хэмжээг ингээд хурдшруулах тийм механизмтэй байдаг. Бүх одоо те мөрөөдөл тоглоом. За тэгвэл энэ онлайн бет ч юм уу казинонууд ямар механизмыг ашиглаад бидний энэ тархинд байгаа энэ урвалыг те ингээд допамин ад жаргалын гормоныг ялгаруулад байна гэхэд нэгдүгээр хожих. Одоо мөрийг тавиад хожлоо гэхэд бидний тархинд маш их хэмжээний допамин ялгарч идэг. Яг тэгэхээр бидний юм хожсон кайфтай супер. За хоёрдугаарт нь болонгууд яг алдах тэр үед яг адреналин ялгарч идэг, стресс гормон ялгарч идэг. Тэгээд дээрэс нь бас допамин гормон ялгарч идэг. За гуравдугаарт нь болонгууд одоо гинтийн ч юм одоо тийм төсөөлөг байсан жижигэн тийм шагналууд одоо мөрөөдөл тоглоомд одоо ч юм нэг эргүүлээд ч юм уу те $10 очиж ч юм $20 ч юм нэг их биш хэрнэ хүмүүсийн тэр одоо бидний ингээд тархинд байгаа допамины тэр хэмжээг ингээд өндөр левелт ингээд байлгаад байдаг. За мөрөөдөл тоглоомыг хүмүүс удаан хугацаанд тоглонгууд хоёр эмнэлэг чин чанар ингээд илэрдэг. Нэгдүгürt нь юу гэхээр хүмүүс бид нар өөрсдөө ингээд бүх юм контролд байна. Бүх юмыг би одоо контролж чадж байна. Би покер тоглож байгаа юм чинь би 80%, 90% өөрөө контролдод хожино. Альскул би контролдоогүй учраас ингээ хожигдлоо гэдэг. Өөртөө тийм ийм хийсвэр illusion ингээ үүсгдэг тийм. Бүх юм контрол байна гэсэн illusion. За хоёрдугаарт нь gambler's fallacy гэж 10 удаа ингээ дараалаад рулет тоглож 10 удаа дараалаад хожигдоод 11 дахь нь бол найдвартай хожино гэсэн одоо тийм бас нэг illusion өөртөө тийм хийсвэр ингээ юм үүсгэж байдаг. Бас тэрнээс гадна near miss тийм. Яг хожих гэж байсан. Яг 15 дээр 50 гутаа 16 дээр буучлаа. За дараагийн удаа яг хожих юм байна. Яг хожих гэсэн тийм illusion-ууд хийсвэр сэтгэлгээнүүд өөрсдөө ингээ үүсгээд тэгээд
ингээд цаашаа ингээд тоглоод байдаг. Цаашаа ингээд юугаа мөрийг өнгөрсгөл ингээд. Энэ хоёр ингээд шинж тэмдэг илрээд донтолтын үйл явц явж байна гэсэн үг. За. Морицо тоглоомны донтолт гэдэг үйл яг бусад донтолтууд яг адилхан. Арх уух тамхи те хар тамхи ч юм уу те. Янз бүрийн донтолт яг адилхан. Ягаад гэхээр бидний тархинд биохимийн урлууд явж идэг. Ямар нэгэн нейрологийн холбоосууд явж идэг учраас морицо тоглоом тоглосон хүний одоо допамины хэмжээнд одоо нэг хэсэг хугацааны дараа ингээд нэг хэмжээнд хүрээдгээд тархинд дахиад тэрнээс илүү допамин, илүү азралын гормоныг хүсэж байдаг учраас хүмүүс яадаг гэхээр бид нар яадаг гэхээр илүү их мөрийг тавьж илүү риск гаргаж иж тэр хүсэж байгаа хэмжээнд ингээд хүрдэг учраас донтолтын одоо үйл явц маш хурдан явна. Яг тэгэхээр бидний тарих тийм тэр допамины хэмжээнд, азралын гормоны хэмжээнд аюул хурдан тасдаг учраас. Зохицуулалтын тал дээр яаж зохицуулах юм бэ? Одоо манай Монгол улсын хувьд яах юм бэ гэвэл миний бодлоор тийм хоёр зүйлийг эхлээд хийх хэрэгтэй. Яг тэгэхээр эхлээд урьдчилан сэргийлэх дараах сэргийлэх гэж ярих юм уу тийм. Нэг нь донтох гээд байгаа хүн, нөгөөх нь болохоор донтцсон хүнийг тэр хоёр хүнийг яаж мөрөөдөл тоглоом энэ гамблинг гэдэг юмнаас урьдчилан сэргийлэх вэ гэдгийг тэр хоёр том компанид ажил бейс ингээд үүсгэж дараа нь тэр мөрөөдлийн тоглоом онлайн юу гэдэг тийм казиногоо бүгдийг хууль бус болгох нь зүг гэж миний хувьд харж байгаа. Яг тэгэхээр ихэнх Европын орнууд те Азийн орнууд, Америк ч юм уу те ер нь бол мөрөөдлийн тоглоом гэдэг бол хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Тэд нар яагаад ажиллаад байна ингээд болоод байна гэхээр тэд нар энэ урьдчилан сэргийлэхтэй тэгээд дараах сэргийлэх гэдэг тэр энэ компанид ажил энэ том ажлуудаа хийгээд тэр нь ингээд ажиллаж байгаа учраас тэд ингээд болоод байгаа маа. Тэгэхээр энэ хоёрыг хийгээгүй шууд мөрөөдлийн тоглоомыг шууд ингээд ямар ч бэлтгэлгүй ингээд юу хуулиар зөвшөөрчих юм бол бид нар угаасаа сүрнэ. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд донтолт гэдэг бол мэдээж эмгэг тий донтолтыг бол эмчилж болно. Гэхдээ хамгийн гол нь хүмүүсийн тархинд тэр нейрологийн тэр ингээд холбоосууд үүсчихдээ учраас тэр холбоос ингээд насан туршид байна. Ягаад тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг удаа архинд донцсон эсвэл нэг удаа мөрөөдлийн тоглоом донцсон хүн бол насан туршдаа тэр холбоос нь байж идэг учраас тэрнээс өөрийгөө урьдчилан сэргийлэх тийм янз бүрийн аргууд байдаг тийм. Одоо би түрүүнийхээ энэний өмнөх видеон дээр ярьсан зөв дадал зуршлуудыг ингээд өөртөө сулгах буруу дадал зуршлуудыг тийм хаях тийм cue, craving, тэгээд response, reward гэдэг ийм дөрвөн шатлалтайгаар тийм аргууд байдаг. За тэгээд нэгэнт тэгээд мөрөөдлийн тоглоом донтцсон хүн бол мэдээж өөрийгөө би бол мөрөөдлийн тоглоом донтцсон байна гэж бүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүлээн зөвшөөрөөд мэдээж мэрэгжлийн хүн харих хэрэгтэй, эсвэл зүйчтэй уулзах хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь маш чухал юм эмчилж болдог эмгэгээ тийм. Эхнэр нөхөр ч юм уу тийм, эцэг их ч юм уу ингээд ойр зүйн хүмүүс тэр хүнийг дэмжих хэрэгтэй. Ухаантай ч юм донжлон, тэнэг ч юм донжвол ерөөсөө мэрэгжил тэгээд гарал үүсэл тэр ерөөсөө хамаагүй. Тэгээд бүх хүмүүс адилхан. За тэгээд та бүхэнд миний хийсэн видео таалагдчихвэл мэдээж энэ видеонд дараарай. Би Atomic Habits гэдэг номны тухай видео хийсэн байгаа. Тэр номон дээр бас айгүй ойлгомжтой гоё фреймворк заагаад өгсөн. Муу зуршлыг яаж авах вэ? Сайн зуршлыг өөртөө яаж суулгах вэ? Хүмүүс яавал хүний тархитай шинжилгээний талаас хүний тархи яаж ажилладаг гэдэг маш сонирхолтой ном бичсэн байгаа. James Clear гэдэг хүн бичсэн байгаа. Та бүхэнд энэ хүртэл хамт байсанд ингээ баярлалаа. Дараагийн видеог та бүхэнд санхүүгийн хувийн санхүүгийн талаар гоё бичлэг оруулах болно. Ингээд баяртай. Чао.